Тэгээ өнөөдөр 9 сарын 24-ний өдөр байгаа. Тэгээд өчигдөр буюу нэгд өдөр болсон материал үндэслээд ерөнхийдөө бид нараа хийх чинь. Тэг болоод хай манайхаа. Зя. Гэтэл ойлгомжтой гинэ. Ойлгомжтой л одоо формал шүү дээ. Наа нөгөө золбоотой зүг видео гэдэг байхад юу лээ? Мо тарган намхан банд мэд. Манайхан бас мох бүдүүлэхтэй. Халагдахгүй бол тэгэл өдгөө болчихлоо. Заавал бас тэр их хооронд хүнд оромтолж ярьчих. Манайх тэр нааг нь таампи матлаа өмсгөр уурлаад идэх байхгүй. Тэгээд гадуурын хор хуантан дайрч мараад алдчих магадгүй. Тэгээд би геймертэй л өмсдөг. Саяхан нэг юуны Tucker Carlson ярианд яг тэнд угаасаа дандаа таампиг дэмждэг босоод чинь тийш явахад хамт өмсөйгээд хоёр улаан хар хоёр болоод бол тийм манай хүн айгаад өмсөхгүй л. Дотор орсон чинь болохоор хүмүүс одоо өмсөд байгаа байхгүй. За гайгүйсэн. Тэгж одоо таампиг дэмждэг босоод бүр айж штт. Дайраад идэх болохоор. Зя Actually болохоор ерөнхийдөө iPhone 17 хүлээх мөн тэргээд байсан. Тэр бол яран дундуур гарч ирэн нэмээд тайлбарлах. Макро дата дээр бид нэр 10 сарын 4-нд unemployment rate 10 сарын 10-нд inflation rate байгаа. Тэгээд unemployment дээр мэдээж маркет нэлээд анхаарал хандуулна. Ягаад тэгэхээр сая 50 basis point-оор бодлогын хүүг бууруулад одоо болохоор 11-12 сараас 25-25-аар дахиад ерөнхийдөө энэ жил дуусахаас өмнө дахиад нэг 50 basis point ерөнхийдөө бууруулна гэдэг нэг иймэрдүү guidance төв банк өгсөн байхгүй. Тэгэхээр яг тэрүүгээрээ явах нь эсвэл тэрнээс илүүтэй явах нь гэдэг нэг юм хүлээлт байгаа. Тэгэхээр сая 25-аар биш 50-аар бууруулчих. Бод зах зээл ямар хүлээлттэй болж байгаа гэхээр за магадгүй төв банк нэг оройтойгүй байж магадгүй юм шиг байна. Тийм учраас эдийн засгийн хямрал гэдэг зүйл нь ерөнхийдөө болохгүй бид нэр soft landing буюу хямрал байхгүйгээр ажилтгуудлыг ихсэхгүйгээр өнгөрч болох юм шиг байна гэдэг нэг иймэрхүү хүлээлт ороод ирчихэж байгаа. Тэрийг яаж харж байна гэхээр төв банк сая бодлогын хүүг бууруулсны дараа крипто өсөж байгаа. Газрын тос өсөж байгаа. Доллар өсөлтгүй ганцаараа унжиж байгаа. Тэгэнгүүтээ бонд унжиж байгаа байхгүй. Бонд яагаад унжиж байгаа гэхээр бондын хүү өсөж байгаа. Бондын хүү яагаад өсөж байгаа гэхээр магадгүй инфляц яванд өсч магадгүй юм шиг хүлээлт нэг талаас орж ирчихсэн байж болно. Эсвэл эдийн засгийн унал болно гэдэг хүлээлт тэгээд нэлээд өснөөсөө болоод жижиг correction байж магадгүй. Тэгэхээр миний хувьд болохоор инфляц зах зээл өснө гэж айхаасаа илүүтэйгээр энэ юунд илүү анхаарал хандуулдаг байх гэж би бодоод байна. Ажилгүйдлийн дата ерөнхийдөө өссөнтэй холбоотойгоор эдийн засгийн хямрал болно гэж өссөн байсан учраас зүгээр жижигхэн correction орж ирсэн гэдэг дээр бол илүү ихтэй байгаа. За яг одоохондоо бодсон юм байна. Ямар ч байсан урт хугацааны засгийн газрын бонд бол боломжийн хөрөнгө оруулалт гэж бодож байгаа. Тэгээ 9 сарын 25 буюу маргаашийн close дээр Micronet earnings гарна. Тэгээд 26-нд болохоор Costco гэж гарна. Western Digital, Best Buy энтрийн earnings-ийн датагаас харах юм бол рамны борлуулалт энэ төр сайжрах шиг байна. Тийм учраас Micronet дата сайн гарах байх энэ төр гэдэг нэг юм шинжээч бичсэн байна лээ. Тэгээд яг хуу тайлбар сонирхолтой санагдаж магадгүй эдгээр компаниудын earnings датаг шинжээснэрийн айгуу гоё юм гэх юм уу надад таалагдсан нь юу гэхээр earnings data ч орж ирлээ. Яг нөгөө компани маань өөрийнхөө fundamentals-ыг яриад яг зах зээл дээр юу болж байгаа талаар яг бодит мэдээлэлүүд ярингууд тэндээс орж ирж байгаа мэдээлэлээр бусад өөр компаниудын ерөнхийдөө бол датануудыг таамаглаж авчдаг юм л. Надад тэр бол амар тийм гоё техник юм шиг санагдсан. Тэгээд тэгж бас earnings судалдаг шинжээснэр байна. Тайд маань бас earnings яагаад хаах чухлыг бас гайхаж байгаа. За Даниэл Мартино бүгд ажилгүйдлийн дата өсөхөөс өмнө ерөнхийдөө ажилгүйдлийн дата өснө гэж өнгөрсөн жилээс хойш ярьсан. Тэгээд сая бол яхахгүй 8 сард бол өссөн. Гэхдээ бараг бүтэн 1 жилийн өмнөөс ярьсан учраас нэг талаас амар пороод гэхдээ нөгөө талаас арилцаад маш төвөгтэй. Тэгэхээр энэ бол
Хэдий ажилгүйдлийн датаг өсөхийг зөв таамагласан ч гэсэн эргүүлээд яг хийцээ нөгөө зах зээл дээр тэр дата минь өөрөө орж ирэхийг мэдэхгүй байсан учраас макро талаас нь нөгөө арилцаад айгу төвөгтэй болчихж байгаа байхгүй. Яг л бүтэн нэг жилийн өмнө жишээ маркет унахнаа гэдэг шортлууд ирсэн бол хамаг мөнгө алдсан. Дээрээс нь юу ч худалдаж авахгүйсэн бол саний технологийн жишээ өсөлтийг ингээ алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэс бас нэг ойлгох юм нь юу гэхээр макро зөв судалсан байсан ч гэсэн эргүүлээд нөгөө макро дээр ялцаад айгу төвөгтэй. Юун дээр төв банкны ерөөдөө dot plot дээр projection гаргасан. Тэгээд fund rate-ийг 2026 он гэхэд 2.9% дээр ирж ерөөдөө тогтно гэж яриад байна. Тэгэхээр neutral rate гэж яриад байгаа зах зээлийн ерөөдөө инфляцийг 2% дээр байрах тохиромжтой бодлогын хүүгийн хэмжээ маань 2.9% дээр байж магадгүй гэж төв банк таамаглаж байна. Энэ маань хэд хэдэн дүнлэлтийг хийхэд хүргэж байгаа. Зах зээл маань төв банкын нэлээд одоо англиар бол accommodative гэж яриад байгаа. Зээлийг нэлээд дэмжиж, эдийн засгийг нэлээд одоо жишээ нь доороос нь сайн ингээд хөөрхөн хөөгөөд мөнгө хийглээд өгөх юм болов уу гэж бодсон чинь 2.9% дээр байрна гэдэг хангалттай ерөнхийдөө бууруулах сонирхол байхгүй гэсэн үг. 2008 онд нэг хямралаас хойш бодлогын хүүг 0 руу авчираад тэрнээс болоод үйл хөдлөмөрийн салбар дээр бид 15 оноос хойш тасалдгүй буул маркет байсан. Тэгээд энэ хүү 9 жил үргэлжилсэн, 8 жил 9 жил үргэлжилсэн ерөнхийдөө буул маркетын үеэр юу ажиглагдсан бэ гэхээр mortgage буюу ипотекийн зээлийн хүмүн айгу бага байсан учраас одоо нийт зээлдэгчдийн 70-80% нь бол айгу тийм бага хүүтэй зээлтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг эргүүлээд зах зээл дээр сайн оролцож болгоод дахиад байраа магадгүй зараад өөр байр руу шийдэх нэлж тийм incentive буюу одоо хүсэл төрүүлэхийн тулд яг хэвээр гэхээр эргээд энэ бодлогын хүмүн өөр 0 руугаа нэлийн төхөж иржиж зах зээл дээр энэ маань өөр хангалттай тийм дэмжлэг болох юм гэдэг нэг юм ойлголтуудыг шинжээч дээр яриад байгаа. Тэгээд яг тэрийг одоо жишээ нь яг тоовор хэмжээд аягүй хэцүү. Яг ийм байвал нэг ийм байна, ийм байвал нэг гэж сайз нэг гэж хэлэхэд хэцүү. Ямар ч гэсэн нэг тиймэрдүү гаргалгаанууд ямар ч гэсэн хүмүүс яриад байгаа юм гэдгийг манайхан бас ойлгоорой. Тэгээд дээрэс нь Bureau of Labor Statistics буюу энэ BLS гэдэг байгууллагаас ажилгүйдэлтэй холбоотой дата гаргадаг. 8 сард гарсан revision датаны дагуу 800 мянган ажлыг хэтрүүлэн бичсэн байна гэдэг иймэрдүү мэдээлэл гарсан. Тэгээд та мэддэг бол энэ Nicole Shanahan гэдэг сая ерөнхийлөгчийн сонгуульд ирсэн Robert F. Kennedy-гийн VP pick нөхгүй Vice President болгоно гэсэн pick. Тэгээд энэ Google-ийн founder Sergey-гийн хуучин эхнэр нь нэг юм тэрбумтай хүн байгаа. Тэгээд энэ бол яг бас магадгүй энэ labor statistic-ийн датаг ерөнхийдөө manipulate хийж магадгүй гэдэг ийм мэдээлэл гарсан. За 2020 онд жишээ нь сонгуулиар бол Democratic нам бол өөр хийсэн гэдэг нь тодорхой болсон шүү дээ. Яагаад гэхээр энд нь худлаа гэж бодож байгаа бол Facebook-ийн Zuckerberg жишээ нь Biden administration-ийн даалгавраар тодорхой аккаунтуудыг хаасан, тодорхой мэдээллүүдийг бид нэр сенсор хийсэн, ковидтой холбоотой худлаа мэдээлэл бид нар харахад тусалсан гэдгээр нь хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгэхээр иймэрдүү юм хийхэд бэлэн байгаа улсууд юм чинь эдийн засгийг сонгуулийн өмнө сайн юм шиг харагдуулахын тулд магадгүй unemployment-тэй холбоотой датаг ч гэсэн manipulate хийж магадгүй нөхдөд байгаа байхгүй. Тэгэхээр 11 сарын 5 хүртэл ерөнхийдөө сонгуул явна. Одоо айлд 9 сараас эхлээд ерөнхийдөө сонгуулаа өгөөд эхэлсэн. Америкт ийм олон хоног сонгуул өгж болдог юм багтаа систем рүү шилжчихсэн. Тэгээд тэр болтол магадгүй ажилгүйдэлтэй холбоотой датаг manipulate хийгээд доогуур гаргаад ах магадлал байгаа. Тэгээд энэ бол баталгаатай бид нэр мэдчих чадахгүй. Ягаад гэвэл цаатал нь улс төртэй холбоотой ямар юмуд болж байгаа мэдэхгүй. Иймэрдүү гаралтууд бол яхаа байна. Ягаад гэвэл revision маань өөр айгүй том байсан. 800 мянган ажлын байрны зөрөө гарна гэдэг бол асар том тоо. За маркетинг ерөнхийдөө урт хугацаанд дунд болон урт хугацаанд дээр компанийн хувьцааг фундаментал ерөнхийдөө илүү drive хийдэг гэж үздэг. Нэгсэнд хэдий макро маань ингээд асуудалтай байх үед унахаараа бүгд хамтдаа унаад өсгөөрөө ингэж бөөндөө алгуураа өсөд байдаг болох чиг яг эцсийн үндэ бол яг ямар компани илүү сайн хүсэлтэй байх үгүй вэ гэдгийг фундаментал шийддэг. Тод жишээ юм бол одоо чинь Yahoo Finance ба Yahoo зүгээр л Yahoo гэдэг компани дээрээс нь Google бид нэр 20 жилийн өмнө жишээ нь Yahoo дээр имэйл нэгээл Yahoo хэрэглээл Yahoo бол ерөөсөө яг интернет бүүмийн яг OG компани гэж боддог гэсэн. Бүх ерөнхийдөө яг интернеттэй холбоотой хамгийн том хөгжлүүдийг ерөнхийдөө Yahoo-гаар илэрхийлдэг байсан тийм цаг байсан. Тэгээ одоо Yahoo хавсан бол маш жижиг компани болсон. Хэдэн жилийн өмнө Verizon бараг 4 тэрбум доллараар худалдаж авч ирсэн ийм түүхтэй байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр
урт хугацаанд бол компани фундаментал ерөнхийдөө бол компани хувьцааг болон нэлгийг өдөртөд өгдөг. Тэгээд яг энэ зах зээл дээр яг нийт компаниудын орлогын өсөлт маань урт хугацааны ерөнхийдөө бол өсөлтийг таамагладаг гэдэг нэг иймэрдүү онол байгаа даа. Тэгээд нэлийн яг хуу лог сайтай. Тэгээд сүүлийн Real Investment Advice-ийн гаргасан newsletter дээр болохоор юу гэж ирсэн бэ гэхээр орлого маань хангалттай өсөхгүй байна. Орлогын өсөлт маань ерөнхийдөө байхгүй болчлоо. Гэтэл хувьцааны зах зээл нь өсөж явчлаа. Тэгэхээр энд нэг юм disconnect буюу хоорондын нэг юм нийцэлгүй зүйл болчихлоо. Энэс болоод зах зээл дээр ерөнхийдөө correction орж ирэх байхаа гэсэн нэг иймэрдүү таамаг гаргаж байгаа. Нөгөө талдаа би бас юу ажиллаад байгаа гэхээр химэл оюухантай холбоотой ерөнхийдөө эрэлт маань хараахан буураагүй цаашдаа ч гэсэн ер нь 2025 онд ч гэсэн өсөлттэй байх юм болов уу гэдэг нэг юм ажиглагдаад байна. Ягаад тэгэхээр Oracle-ийн дата айгуу сайн гарсан, Dell-ийн дата сайн гарсан, CNN-ууд нь бүгдээрээ битүү буулгаж байгаа. Nvidia-гийн дата сайн гарсан гэх мэтлийн химэл оюухантай холбоотой компаниудын ер нь бол орлогын тайлбарууд айгуу сайн гараад байгаа байхгүй. Тэгэхээр дараа жил ч гэсэн энэхүү мэдээлэлүүд маань илүү сайн болоод үргэлжлээд явах байх. Тэгээ ChatGPT 3-аас ChatGPT 4 рүү шилжиж юу болсон бэ гэхээр ChatGPT 3 маань 170 тэрбум параметртэй байсан бол ChatGPT 4 маань болохоор 1.7-оос 1.8 тэрбум параметртэй болсон байгаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чинь нөгөө foundation models-ууд маань юу вэ гэхээр айгүй том болоод байна гэсэн. Тэгэхээр ChatGPT 3-ыг хөгжүүлэхийн тулд одоо тэрийг train хийхэд бол ойролцоогоор 110-аас 200 сая доллар зарцуулсан гэж үзэж байгаа бол яг энэ тоогийн дуцаагаад ChatGPT 4 авчираад харах юм бол энэ маань тэрбум гаруй долларын мэдээлэл багхгүй. Тэгэхээр цаашдаа бол 2025 онд гэхэд 5-аас 10 тэрбум доллар зарцуулах ийм мэдээлэл гарах боломжтой. Тэгэхээр BitTensor дээр чинь 5 гэдэг крипто төсөл төр бид нэр ягаад би энэ 5 гэдэг төслийг шүтээ итгэхгүй нэ гэж яриадсан бэ гэхээр тэгвэл large language model талдаа, software талдаа бид нэр энэ химэл оюуханы салбар дээр өрсөлдөё гэх юм бол энэхүү large model-ууд маань доор хаяж яванд бол хагас тэрбум доллараар хөгжүүлсэн байх шаардлагатай болох гэдэг нь гэсэн. Тийм учраас энэ зах зээл дээр одоо зөвхөн томчууд тоглоод эхэлсэн шүү дээ. Жижигхэн стартапууд бол тоглолт хийж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр крипто төсөл орж ирээд нөхдүүд нэг өөрсдийнхөө хэрэглэхээ болцсон AMD график карта нийтэд холбоод тэгээд OpenAI-тай, Google-тэй, Meta-тай, цаашдаа Twitter буюу Elon Musk-тай өрсөлдөх хүч large language model дээр ажиллаад явна гэхээр ханаанд огт буухгүй байгаа. Тэгэхээр таад бас ингэж бодох юм бол юу нэг ойлгомжтой санагдах. За тэгээд сонгуулийн жилийн 10 сард VIX хамгийн өсөлттэй байд юм. Тэгээд дунджаар ер нь бол 25 байдаг гэдэг тоо гарсан. Тэрний дагуу харах юм бол 9 сар маань өөрөө seasonality талаас болохоор айгүй weak сар байдаг буюу муу сар байдаг юм байна гэж бид 8 сарын сүүлээр ярьж ирсэн. Тэгээд 9 сар тэгэхээр ер нь бол уналттай байх боломжтой гэдэг талаас нь харж ирсэн. Гэхдээ яг ингээ seasonality хаад адилхан бас төвхтэй. Зүгээр эндээс нэг ойлгох нь юу вэ гэхээр за магадгүй 9 сар муу сар байхсан чинь 9 сарын ихээр ерөнхийдөө ундлаа 20-ноос өмнө өслөө бид нар all time high хийлээ. Тэгэхээр 9 сар муу сар байх хэрэгтэй байсан чинь сайн сар болсон. Тийм ч магадгүй 10 сар муу байх юм биш үү гэж ойлгож байна. Тэгэхээр хамгийн энгийн гаргалгаа бол миний бодлоор 10 сар жоохон сатлаатай байх магадaltaй. Орон сууцны дутагдaltaй байгаа гэдэг нэг иймэрхүү яриан дээр Dr. Ginger Balls айгуу гоё юу орсон байсан. Thread орсон байсан. Тэгэхээр одоо яг зах зээл дээр ямар шүү яриануд явдаг гэхээр за байрны хомсолд орчлоо. Хүмүүс одоо байр авъя гэж ерөнхийдөө бол хамттай байр авах гэж яриад байдаг. Гэхдээ яг үнэндээ бол зүгээр яг жирийн үний амьдралыг харах юм бол байр хомсолтой гэсэн юм байхгүй шүү дээ. Ягаад гэвэл гараад байр судлах юм бол уусаа байр авах байрнууд зөндөө байгаа шүү дээ. Газар аваад байр бариулсан ч болно. Тэгэхээр хүмүүс зүгээр л байр авах чадамжл муу болсон. Тэгээд тэр цэцмаа миний үеийнхэн 30 гаруй насны одоо 30-40 насны залуучууд бол бүгдээрээ гэр бүл байгуулад хүүхд мөхтэй болоод яг өөрсдийн гэсэн байртай болох сонирхолтой байгаа ийм цаг үеийн. Тэгээд дээдлийн хүн өндөр, байрны үн өндөр яг нэг иймэрхүү нөхцөл байдал орж байгаа байхгүй. Дээрээс нь 20 сая хиймэл солиоч. Хууль бус цагаачтай Америкийн хэлээр ороод ирсэн. Тэр хүмүүс ч бүгд тэрний газар амьдрах хэрэгтэй. Эсвэл гудамжинд гарна шүү дээ. Гудамжинд ягаад ихэнх нь амьдруулахгүй байгаа гэхээр бас дахиад улс төрийн ашиг сонирхол яваад байгаа. Амар олон сая хүн орж ирчээд бүгдээрээ гудамжинд амьдраад байвал хүмүүс илт асуудлыг олж хараад тэгээд демократик нам сонгуул өгөхгүй шүү дээ. Тийм учраас энэ хүмүүсийг яагаад нэг хэрэг төрийн зардлаар байранд оруулаад assisted living home буюу одоо энэ тэгж хөвгдөд assisted гэдэг нь ямар ч хэлсэн subsidized housing гэж хэлдэг байна.
танаас нь татаас өгсөн байранд оруулж амьдруулад эсвэл 4 онцтой буудалд үнгүй амьдруулдаг байгаа чи ийм очтой байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр хиймлэр дахиад үйл хөдлөмөрийн зах зээл дээр ямар ч нэг юм ирэлт ороод ирсэн. Хууль бус тааш нартай холбоотой. За Трамп сонгогдох юм бол энэ хүмүүсийг орноор нь хөөж гаргана гэдэг. Тэгээд хөөгд гаргах юм бол нөгөө байр төр өөрсдөө мөнгө төлөхгүй байгаа гэсэн усаа төлөвлөж байгаа гэсэн нөгөө байр түрээстэй буудал амьдраад уусуудыг гараа авчаад тэрнийг үйл хөдлөлтөй холбоотой орлого маань өөрөө алга болох гэдэг нь да. Тэгэхээр миний бодлоор Трампыг гарсны дараа үйл хөдлөлийн салбар дээр уналт болоод зах зээлд том уналт орж ирж магадгүй. Зүгээр том зургаараа харах юм бол урт хугацаанд бол миний бодлоор Трамп бол эдийн засгийн. Гэхдээ Трамп яг сонгогдсон бол яг сонгогдсны дараа эхний 1 жил өнтер бол ер нь бол асуудлууд нэлийн хүн дээр яригдах болов гэж би бол бодоод байгаа. Тийм. 9 сарын 21, 22-нд маркет дээр ерөнхийдөө өргөнцөн тохиолддог гэдэг. Тэгээд энэ Милленбергийн номоо гаргаж амжааг байхаа. Би номыг гарчих юм бол уншаад хичээл дээр бол нэмэ гэж бодод байгаа. Тэгээд энэ Montgomery cycle гэж юм байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ cycle-ийн дагуу бол юу вэ гэхээр би энэ доотлол Монголоор гэсэн. Тэгээд 9 сарын 21, 22-нд ерөнхийдөө болсон энэ өргөнцөнүүд гэдэг юм бол одоо чинь 1902 оны 9 сарын 19-нд Ставр дээр хүрээд тэгээд дараад нь 37,65% уналт үзүүлсэн. 1906 онд 45% унсан. 1931 онд Британий фунт нэг шөнийн дотор 28% унсан. Тэгээд нэг иймэрхүү юм байдаг. Тэгээд энэ аягүй сони яг түүхэн нэгээс судлахаар иймэрхүү тодорхой өдрүүдээр яг энэ маркетээр аягүй сони юмнууд болдог гинэ. Тэгээд энэ өдрүүд нь юу гэхээр хамгийн богино өдрүүд болох 12 сарын 21, 22 хамгийн урт өдрүүд болох 9 сарын 6 сарын 21, 22 хамгийн одоо өдөр шөнө хоёр тэнцдэг 3 сарын 21, 22 тэгээд 9 сарын 21, 22 буюу яг энэ 3 сарын үеэлтэйгээр яг нэг үлрэл олгоны дунджаар нэг юм өрмөц юм ивентүүд болдог гинэ. Тэгээд яг хуу 9 сарын 21, 22 заавал зах зээл унана гэж үзээд байгаа да биш. Яг хуу энэ маань нэг ямар нэгэн байдлаар эргэлтийн цэг байх боломжтой. Өсөлтөө өргөжлүүлээд явах юм бол илүү хурдсаад явах боломжтой гэдэг нэг юм онцгой тийм ээ. Техник шинжилгээ бас сонирхолтой. Би одоо сүүлийн үед айгүй нэг appreciate хийгээд айгүй хүндэлтэй авч үздэг болчиход байна. Зя OpenAI-аас O1 гэдэг юм модель гарсан. Тэгээд энэ O1 гэдэг модель нь юугаар ондоо болсон бэ гэхээр илүү зөв хариулт өгөх дээр илүү анхаарал хандуулдаг болсон. Тэгээд илүү зөв хариулт өгөхийн тулд илүү удаан боддог болсон. Тэгээд илүү удаан бодох юм бол илүү зөв хариулт өгөх. За хиймэл оюуханд бодно гэж юу яриад байгаа гэхээр тооцоолол удаан хийн гэсэн. Ямар нэгэн тооцоолол одоо чинь нэг асуултанд хариулах гэж байгаа бол дүн гэж нэг хариулт өгчих биш. Уншлаа, эндээс хариулт гарч ирлээ, эндээс дахиж шалгалаа, тулглаа, магадгүй 4-5 төрлийн хариулт гаргаж ирлээ, тулгаж байгаа дахиад нэг нь өгдөг ч юм уу. Тэгээ яг цааталт нь яг бүрэн механик нь бид нэр ойлгохгүй, бид нэр өөрсдөө ч гэсэн тэрийг бүрэн дэлгэж тавьдаг. Тэгээ яг хөө нөхдүүдийн хийсэн study буюу судалгаагаар бол харьцуулалт судалгаагаар бол манай хүн бол PhD-тэй хүн шиг л ерөөсөө шалгалтуудыг өгж байна гэдэг нэг юм дүгнэлтүүд гарсан. Тэгээд энэ бол маш сайн үзүүлэлтүүд гарсан. Энэ дээр яг шүүмжлэлтэй энэ тоонууд бол худлаа байна гэсэн нэг юмрдөө постудаас явж илээ. Бас мэдэхгүй. Яг тэгэхээр өрсөлдөгчдүүд тийм яриад байна уу, эсвэл датафест гэж яриад байна уу, эсвэл үнхээр бодтойгоор OpenAI өөрсдийнх нь publish хийсэн датаг худлаа гэж үзээд байна уу. Тэгээ хүмүүс өөрсдөө хэрэглэж шалгаж болно. Төлбөр төлдөг хэрэглэгчид бүгдээр нь нээлттэй болцсон. Тэгээд энэний үр дүнд юу харагдаж байгаа гэхээр өмнө датагаа ерөнхийдөө боловсруулад тэгээд дараад нь inference буюу одоо аль хэдийн боловсруулад бэлэн болгоцсон байгаа large language model-ыг хэрэглэхийг inference гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд inference маань өөрөө юу хэрэглээд байгаа гэхээр аль хэдийн боловсруулад нөгөө гаргацсан юм чинь аль хэдийн одоо ингээд бэлэн болцсон нөгөө параметр гэж яриад байгаа юм чинь бүгд ингээд байж байгаа байхгүй. Тэгээ бүх ингээд token буюу одоо тэр жижигэн дата болгоод хуваацсан юмуд байна. Хоорондоо ингээд ямар шиг холбоотой байх юм бэ буюу одоо хүний техник холбоо шиг neural network гэдэг юм үүсэж ингээд байж нэ гэж яриад байна. За тэгэнгүүт энэ хүн удаан боддог хөтөлбөр рүү шилжчихээр inference гэдэг зүйл маань болохоор илүү уртуулаа явчих чам. Нэгсэндээ илүү их тооцоолол шаардна, илүү том context буюу их хэмжээний дата хадгалах шаардлагатай болно. Тэгэхээр илүү их тооцоолол, data, memory шаардлагатай болох гэдэг байна. Тэгэхээр нэг ийм дүнлэл эндээс гарч ирж байгаа. Тэгээ мэдээж энэ бол зардлын хувьд бол маш өндөр. Нэг компани жишээ нь ChatGPT 4-ийг хэрэглэхэд бол сард $60,000 зарцуулдаг гинэ. Тэгээ энэ компаниуд бол аль хэдийн ийм хэмжээний мөнгө зарцуулаад эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд энэ бол маш их хэмжээний developer
ер нь ийм офис ажил хийдэг залуучуудыг одоо энэ үеэрээс шууд солиод эхэлсэн гэсэн. Тэгээд жолоочгүй машин гараад эхэлчих юм бол тэгэл эдийн засгийн сони юм болох гэдэг. Юу хэрэглэхээр болохоор цагийн 3,000 доллар зарцуулаад байна гэж байна. Тэгэхээр энэ бол асар өндөр зардалтай. Тэгээд явандаа энэ маань юу болж байна гэхээр тооцооллын зардлыг бууруулах, тогны зардлыг бууруулах, энэ график карт болон яг энэ хэмэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглаж байгаа энэ бүх ерөнхийдөө яг энэ physical hardware талдаа хөгжил маань илүү хурдтай хөгжих шаардлагыг улам бүр бий болоод байна гэсэн. Тэгээд энэнийг яг энэ ингээд трендээ өргөжлүүлээд харах юм бол энэ маань эрэлт маань ерөнхийдөө буурах хараахан болоог байна гэж харж байна. За тэгэнгүүт эндээс яг юу сонирхолтой болж эхэлж байгаа гэхээр micro аягүй сонирхолтой болоод эхэлж байгаа. Хэрвээ inference маань аягүй болчих юм бол их хэмжээний контекст шаардлагатай очно. Их хэмжээний контекст шаардлагатай очих юм бол дахиад memory маань өндөр байх шаардлагатай очно. Тэгэхээр орчин үед бид нэр яаж ийм хэмжээний хэмэл оюун ухаанд одоо жишээ нь асар их хэмжээний датаг боловсруулад ийм хүчтэй олон тэрбум параметртэй бүр хэдэн тэрлэн параметртэй ийм бид нар модулуудыг гаргах боломжтой болцсон байх гэхээр нэг талаасаа parallel computation буюу бид нар датаг ерөөсөө нэгэн зэрэг олон жижиг хэсэг болгож хувааж агаад боловсруулах боломжтой болсон гэсэн. Энд хийхэд хамгийн түүхтэй технологийн хамгийн хэцүү шийдэл нь юу вэ гэхээр ерөөсөө датануудыг наац цааш нь шидэх. Яг тэгэхээр нэг том датаг одоо чинь 1-ээс 100 хүртэл ингээд тоо байлаа гэх юм бол 1 2 3 4 5 гэдэг ингээд цуулаад хүмүүс ингээд нэг игнээ болгосон юм шиг ингээд датаг нэг цуулаад нэг игнэгээр ингээд оруулж боловсруулах нь хамгийн энгийн бохгүй. Нэг чинь single threaded гэж үгээд бол яадаг. Тэгэнгүүт бүгдийг нь олон chunk болгож хуваагаад одоо чинь юу гэдэг 20 шиг жижиг хэсэг болгоод 5 5-аар нь хуваагаад 20 өөр зүйл рүү оруулж ирээд тэгээд нөгөө боловсруулсан юм дахиад эргүүлээд нийлүүлээд тэгээд тэрэн дагаад нь хоорондоо холбоотой ажил ингээд явчихгууд юм айгуу тийм төвхтэй болоод эхэлчихдэг байхгүй. Ерөөсөө л орчин үед явж байгаа яг энэ технологийн parallel computation-тэй холбоотой хамгийн гол асуудал нь ерөөсөө датагаа яаж бичлэх үү? Яг датагаа яаж салах уу? Яаж буцаага нийлүүлэх үү? Датагаа хооронд нь яаж хэмжүүлэх үү? Энд нэг график карт, нэг CPU хоосон суугаад байна. Энэ рүү чи ингээд дата оруулж ирээд энийг боловсруулах дата ишигээ тийжээж өгөх хэрэгтэй. Энийг яаж хурдтай оруулах вэ? Яаж эргүүлэх хурдтай гаргах вэ? Тэгээд энэ юусэн дата менежмент холбоотой юм юусэн хамгийн төвөгтэй. Тэгээд том дата сетүүд байгуулангууд нөгөө high performance memory чипнүүд ерөнхийдөө хэрэг болчихж байгаа. Тэгээ яг хуу micron дээр яг хуу боломж олж хараад байгаа. Гэтэ нөгөө талдаа micron маань яг Nvidia шиг зах зээл тэр тийм үнэмлэхүйт хэрэглэгч биш. Nvidia одоо өрсөлдөгчгүй байгаа гэсэн. Micron-оор бол хоёр том өрсөлдөгчтэй. Тэгээ солонгос өрсөлдөгчдүүд бол технологийн талаар Micron-оос баг илүү гэж яригддаг. Тэгэхээр нэг юм л өрсөлдөд байгаа. Гэтэ ямар ч байсан боломж олж харагдаж байгаа. Ягаад гэхээр маргааш ус earnings гарч ирнэ. Тэгээд энэ дээр яг хуу арилжааны хөлбөр угаасаа оруулсан. Ямар ч гэсэн одоогийн байдлаар ашигтай байгаа. Гэтэ өнөөдөр бас тахтад маань яаж гэдэг явах юм байгаа бас мэдэхгүй. За Micron дээр ерөөхдөө дата сайн гарах байхаа гэсэн таамагнууд энд бас явж байгаа. Тэгээд тогны хэрэглээ мэдээж сайн өснө гэдэг иймэрдүү таамаг явж байгаа. Тэгээд тогны хэрэглээ өснө гэдэг яг энэ таамаг ярьжсэн чинь нэг сони юм бас юу гэхээр Pennsylvania гэдэг арал гэсэн баха энэ 3 miles гэдэг энэ 3 mile гэдэг энэ арал дээр хуучин Америкт ерөнхийдөө цорын ганц болж исэн төвийн технологи станцтай холбоотой осол байгаа байхгүй юу. Тэгээд энэ осол болж исэн энэ хүү станцыг Microsoft аваад ажиллуулахаар болсон. Гэхдээ Microsoft-д хог нийлүүлэхийн тулд Vistra Corp биш хаа Constellation гэдэг энэ юуны компани эрчимчний компани аваад ажиллуулахаар болсон. Тэгээд энэтэй холбоотойгоор миний санд болгож ирсэн VST гэдэг энэ хувьцаа бас дагаад өссөн. Тэгээд VST-г та бүхэн намайг санд болгоход авч ирсэн бол одоо чинь 30-40% ашигтай айлтай болцсон явж байгаа жишээтэй байгаа. За энэ бас нэг юм сонирхолтой юм болсон. Тэгэхээр тогны хэрэглээ цаашдаа бас хэмэл оюун ухаанаас бол өсгөөд байна. За тэгээд дараагийн нэг сонирхолтой юм нь юу гэхээр бид нэр iPhone 16 8 GB-ийн RAM-тай гаргахаар болсон. Тэгээд энгийн хөлбөр нь бол миний ойлгосноор 6 GB-ийн RAM-тай, нөгөөт нь болохоор 8 GB-ийн RAM-тай болж байгаа. Тэгээд жижигхэн RAM-тай юм чинь том модуль ажиллаж болохгүй. Яг л сайн хүчтэй модуль ажиллах юм бол RAM нь өөрөө том байх хэрэгтэй. Яг л хэмжээний дата боловсруулах учраас тэгэнгүүт вау энэ чинь тэгвэл нэг хүчтэй модуль ажиллаж чадахгүй юм шүү гэж би бодоод тэгээ угаасаа нэтээр хараад нэг хэдэн артикл олоод уншсан чинь Apple Foundation model юу хэрэглэх вэ? 3 тэрбум параметртэй модуль хэрэглэж байгаа. Тэгээд ChatGPT 3 4 маань болохоор юу гэхээр хэдэн 100 тэрбум модультай ChatGPT 4-ийн хувьд бол 1.7 тэрбум параметртэй гэж байна. Гэхдээ 1.7 тэрбум параметр гэдэг нь бас
жоохон нислэрийн том. Ягаад вэ гэхээр expert model гэдэг юм хэрэглэдэг. Нэгсэндээ яг нэг шиг том модель биш. Энэ модель дотроо дахиад 8 шиг модельтэй, 8 шиг модель нь дотроо дахиад 2 модельтэй. Тэгээ нэгсэндээ 16 шиг модель хамтдаа ажиллаад тэгээ хариут өгöd нэ. Тийм учраас энэ асар их хэмжээний тооцоол ашиглаад байгаа байхгүй. Тэгээ ямар ч байсан Meta-гийн компьютер дээр ажилладаг Llama 3 гэдэг хөлбөр маань чинь 3 тэрбум модель параметртай байгаа юм. Тэгэхээр Apple-ийн яг хуу хэмэл оюухантай гар утас гэдэг зүйл рүү шилжиж байгаа. Гэхдээ энэ удаагийн хөлбөр нь яг хүлээж байгаа шиг хүчтэй байхгүй болов гэдэг ийм хандлага гарч байгаа. Тэгээд нэг ботлник нь юу вэ гэхээр Apple-ийн гар утас айгүй хүчтэй модель ажиллуулахын тулд юу шаардлагатай юм бэ гэсэн чинь мэдээж хүчтэй график карт эсвэл CPU хэрэгтэй. Apple бол эндээ сайн байгаа. Яг л M3 chip энэ бид нар чинь neural network гэж чипнүүд гараад байна шүү дээ. RAM нь өндөр байх хэрэгтэй. Тэгэхээр micro дээр дахиад нэг бууд юм юу байгаа гэхээр micro чинь одоо машин, компьютер, гар утас, дата центрийн дээр зориулаад ингээд юм график картнууд, юунууд memory chipнууд хийгээд шүү дээ. Тэгэхээр энэхүү memory chip-ний хэрэглээ маань ерөнхийдөө цаашдаа өсөх гээд байна гэсэн. Илүү их chip хэрэгтэй болох гээд байна гэсэн. Тэгэхээр орчууд маань яг юмнууд маань илүү ухаалаг болоод digitized болоод эхлэхээр дотор нь орж байгаа нөгөө нэг төхөөрөмжөнд орж байгаа материалууд маань илүү их болоод байна гэсэн айгүй ойлгомжтой байна тийм. Тэгэхээр юу вэ гэхээр илүү их тооцоод шаардж байна, илүү их memory шаардж байна гэсэн. Тэр зүйн машинууд хүртэл юм болсон. Тэгэхээр Tesla гэдэг юм уу, иймэрдүү electric car-нууд маань айгүй тийм ухаалаг янз бүрийн боловсронгуй системтэй учраас дотор нь дахиад зөндөө олон янз бүрийн график картууд авах шаардлагатай. Тийм учраас бид нэр машин хэрэглэгддэг график картнууд үйлдвэрлэдэг компаниудын хувьцааг санд болгож авсан. За оошинтой холбоотой нөгөө screener энэ логийн байдлаар ямар ч байсан оруулсан. Тэгээд данууд маань иймэрдүү байгаа. Тэгээд энэ улаанаар ерөнхийдөө true гэдээ орчороо overvalued, нөгөөнөр ерөнхийдөө true гэдээ орчороо undervalued гэж үзэж байгаа. Тэгээд айгүй олон компаниуд ерөнхийдөө overvalued гэж харж байгаа. Тогтцол маань баг зэргийн хөөсөлттэй. Тэгэхээр нөгөө талд айгүй хүчтэй өсөлттэй байгаа юм байна гэж харуулж байгаа. Тэгэхээр энэ дээр жишээ нь true гэдэг overvalued гэхээр л шууд одоо зараад гэсэн үг биш. Өөрөөсөө айгүй сайн судлаад бас давхар fundamental-уудаа харах шаардлага бас яхахгүй байгаа. Миний хувьд өөрөө сонголттой алдаа гаргадаг учраас би өөрийнхөө алдааг шилжүүлмээргүй байгаа учраас зүгээр яг objective байдлаар энэ датаг бүтээр нь оруулаад ирчихэж байгаа. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө option дээр арилж болох хөөц гэж үзэж байгаа. Ерөнхийдөө хувьцаануудны юм болсон ETF-ийн бүх хасаас энд байгаа. За, SPX дээр gamma data ерөнхийдөө бид нар байнга үргэлжлэн харж дагж явж байгаа. Сая 9 сарын 20-нд option expiration date болсон. Тэгээ нэлийн хэмжээний put option болон call option-ууд бол зах зээлээс арилсан. Тэгээд gamma index маань маш хүчтэй ерөнхийдөө бол өссөн. Сая нэлийн уналттай байж байгаа. Ингээд өсөлттэй болж ийш 3.2 хүртэл өсөж орж ирснийг бол харж байгаа. Тэгээд term structure хувьд бол нэлийн тайвширсан. Ягаад гэвэл энэ дандаа дээгүүр юм level дээрсэн бол бүгд ингэж доошоо унаад ерөнхийдөө бол одоо тайвширж байгаа. Тэгээд энд нэг юм өсөлттэй дээшгээ ингэж болцсон хэсэг маань өдөр маань юу гэхээр 10 сарын 4-нд non-farm dataтай өдөр. Тэгээд non-farm payroll data дээр зах зээл маань илүү анхаарал хандуулж байгаа гэдгийг бол эндээс бол харж болно. Yeah. Уналт хамгаалдаг индикатор маань өчигдөр дахиад ассан. Тэгэхээр юу вэ гэхээр яг баталгаатай уналт хамгаалдаг биш. Тэгтээ өнгөрсөн хугацаанд бол маш ерөнхийдөө сайн хамгаалсан. Тэгээд олон удаа асах тусам ер нь бол би бол магадлал илүү өндөртэй гэж үздэг. Одоогийн байдлаар бол 7 нэмтд 3 удаа ассан байна тийм. 7 нэмтд 3 удаа ассан байгаа даа. Тэгэхээр нэг юм байна. Kamala Harris-ийн 2 хоногийн өмнө хаа тийм. Crypto дэмжнэ гэж яриад хэлсэн. Тэгээд Сингапурт Solana-гийн breakpoint болсон. Тэгээд нийт ерөнхийдөө бичлэгүүдийн бид халын үедтэй явж байгаа. Тэгээд миний магистрийн хэлсэн фас хил даалгав гэж заараад юм юмнуудад яг удаагаад байгаа хоёр ямар ч байсан хурдан оруулахыг хичээнэ. Гэтэ яарадах юм байхгүй л дээ. Өөр нэг сонирхолтой мэдээлэл юу болсон бэ гэхээр биткойны ETF дээр option бодлож зарж болох боломжтой байсан. Энийг би бүлшээ тийм биткойн ETF бүтгэгч юм таамаглаж ирсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор би ерөөдөө Robinhood-ийн хүүдийн ерөөдөө хувьцаа нэлээд сайн гүйцэтгэлтэй байх хаа гэсэн юм таамаглал ерөөдөө гаргаж ирсэн. Тэгээд хүүсдэр бол 25 дээр хэмжээний ерөөдөө бол option цугларсан байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол ханш маань миний бодлоор нь 24-ыг даваад дээдлэн тогтож чадах юм бол дахиад өргөжлүүлээд өсөх боломжтой. Өшөө жоохон хашир үзье гэх юм бол 21 энэ төрлөө унахыг бас хүлээж олно. Ямар ч байсан яг урт хугацаагаа хараад барий гэх юм бол Robinhood-ийн хувьцаан дээр бол би бол bullish байгаа. Тэгээд зах зээл маань bull market эхлээд явах юм бол тэгэхээр call mode маань 25 дээр аягүй хэмжээний gamma цугларсан учраас 25-ыг давхад нэлээд хэцүү. Давсан байсан ч гэсэн тэн дээр нь бол яг тогтоод
удахад аяг хэцүү. Тэгэхээр юу вэ гэхээр яг үнэхээр дээр тогтчих нүггүй юу гэдэг яаж үзэх вэ гэхээр 25-ын дээр хаагдаад дахиад тэрэн дээр магадгүй 2 3 хоног хаагдчих аягүй сайн. Тэгэхээр call wall маань яаж явдаг вэ гэхээр нэг талаасаа resistance мөн. Гэхдээ нэг тийм зарим тохиолдолд 25 ч хүрэхгүй 24.5 авч гэдэг юм уу нэлээд төхөж ирээд унцдаг. Эсвэл заримдаа болохоор дээдс нь гараад тэндээ ингээд байж идэг. Тэгээ байж байгаа тэндээс ингээд унцдаг. Тэгэхээр яг хувьцаа болгоондоо одоо чинь Apple Tesla энэ хувьд code wall-ын дээр байж байгаа. Тэндээ жоохон тогтож байгаа унах энэ юм тохиолдол байдаг. Тэгэхээр яг option толгойтой датан дээр үндэслэж ярилцахад юу вэ гэхээр давхар техник шинжилгээ хийвэл зүгээр яг энэ хүндлэн support бол resistance зүйл маань хаана тэгээд ерөөдөө яг option толгойтой датагаа цугтаа нийцж ийн үгүй юу гэдгийг харуул бас дээр юм байлээ. Би бол зөвхөн option датаас хараадсэн чинь бас тэр нь жоохон өрөөсөө юм шиг санагдсан. За тэр ингээ өнгөрцөн. Тэгээд semiconductor-тай холбоотой компаниуд өмнөхийн видео циклүүдийг харах юм бол бодохынхүү буураад хэлчихээр хагас дамжуулагчтай холбоотой компаниудын хувьцаанууд илүү Google-ийн сайтаар байд юм байна гэдэг нэг юм илүү датанууд байд юм байна. Тэгээд LSCC гэдэг энэ Lattice Semiconductor гэдэг компани дээр сүүлийн CEO-н солигдсон. Тэгээд Ford хин билээ нэг залуу орж ирсэн. Тэгээд энэхүү компани маань болохоор одоо чинь энэ hold байж байгаа buy болоод энэ хамгийн сүүлд нэг энэ рейтинг ороод ирсэн байна. Энэ бол ерөөсөө CEO солигдсонтой холбоотойгоор шууд орж ирсэн. Тэгээд энэ 30 Infi гэдэг том айгүй амжилттай хагас дамжуулагчийн компаниг маш амжилтанд хүргэж ирсэн тийм алдартай баг домог болсон CEO гинэ. Тэгээ миний хувьд яг криптоныг хувьцааныг судлаад удаагүй учраас миний хувьд л танихгүй. Тэгээд би нэг бүр 2-3 өөр газар олж уншсан. Тэгээд тэр CEO дээр бол хүмүүс амар өндөр хүлээлттэй тийм билээ. Тэгээд сүүл тэр компаниг Marvell гэж тавьчихсан билээ. Marvell дээр бид нар буулж байна гэдэг дээд орж ирсэн санаж байгаа. Тэгэхээр LSCC дээр тийм. Тэгээд яг 55 дээр бол миний бодлоор бол том resistance байгаа. Тэгээд 50 руу эргээд ороод ирэх юм бол 50-ын доор орох юм бол миний бодлоор энэ бол энэ худалдааны тохиромжтой level юм болов уу гэж би бодож байгаа. За машин дотор хэрэглэгдэж байгаа миний охин нөхөд тэгээд томчлаа шүү дээ. Машинтай холбоотой хагас дамжуулагчдын дээр энэ OnSemi гэдэг компани байгаа. Тэгээд OnSemi-ийн хувьд бол юу вэ гэхээр машины одоо энэ тог зохицуулдаг хагас дамжуулагч нэг юм байгаад байгаа байхгүй. Тэгээд машин маань өөрөө яаж байгаа гэхээр технологи шинтер маань хэмжээгээр аягүй их тийм халдаг учраас халуунд төсвөр сайтай хагас дамжуулагч хэрэглэдэг юм байна. Тэгээд энэ халуунд төсвөр сайтай энэ төрлийн хагас дамжуулагчийн технологиг сүүлд ерөөхдөө сүүлд гэртээ одоо хөрхий гаргаад хэр удаж байгаа юм. Silicon Carbide гэж юм байдаг юм. Тэгээд энэ Silicon Carbide дээр ажилладаг 4 том компани байдаг. Тэгээд энэ 4 компани хамгийн амжилттай компаниудын нэг нь болохоор энэ On гэдэг компани байна. Өөр нэг амжилттай мундаг компани байна. Тэр нь болохоор Германд байдаг компани байгаа байхгүй. Тэгээд On-ын хувьд бол энэ бол 2022 онд байсан ханшин дээр одоо л ер нь бол байгаад байна. Тэгээд энэ ханш бол бүр 2022 онд байж ирсэн гэсэн ханш байгаа. Тэгэхээр бас ийм сонирхолтой айгуу тийм боломж бол харагдаад байна гэж би бол бодож байгаа. Тэгээд энэ хүү сайдс хөдөлгөөнөөс ерөөхдөө бол дээшгээ гарч ирж чадах юм бол энд бол боломж байна гэж бас бодож байгаа. Тэгээд option толгойтой мэдээж датаг нь оруулсан. Тэгээд энэний айгуу өндөр эрсдэлтэй хөлбөр гэдэг дээр нэрсээ юу оруулсан бэ гэхээр Wolf гэдэг компаниг оруулсан. Wolf-ийн чартыг хэвлээ. Одоо би хаахан байж аав. Ямаас sorry. Хайра намайг бид нар хийж энэ үгс юусаж байна. За окей. Одоо чинь weekly дээр нь тавих юм бол энэ бол бүр ийм аимшигтай. Цогцоо одохгүй цогтой $140 хүрчихсэн. Тэгээд одоо бол $8. Тэгээд энэ бол 10 гаруй X-ээр нь бол унцсан юм. Хөтөө би нэг хөтлөж авъя гэж бодож байгаа. Тэгээд манай охтуудын сургуулийн бохогч би яг удаан тайлбарлаж чадахгүй. Ямар ч байсан $4 тэрбум өртөө 1 тэрбум долларын үнэлгээтэй гэхдээ $2 тэрбум кэштэй Америкт хоёр шиг үйлдвэр барьж байгаа. Silicon Carbide гэдэг зүйлээр үйлдвэр барьж байгаа. Ордонод үсэлттэй байгаа гэхдээ ардтай компани. Ямар ч байсан яг үнэхээр энэ машин дээрэс нь яг энэ тоглоом холбоотой нэлийн
өндөр температурд ажилладаг хагас дамжуулах шаардлагатай бүх төрлийн use case-үүд дээр data center дээр хүртэл хэрэглэж болох үс ийм технологи дээр ажиллаж байгаа мундаг компани байгаа байхгүй. Яг хуу компани менежмент бол нэлээд асуудалтай юм шиг санагцаад ийм хэмжээний өрөөнд ороод энэ хувьцааны гүйцэтгэл дээр гэсэн маш анхаараагүй ажилласан санагдсан. Тэгээд Micron-ыг санд болгож явахдаа ийм байсан. Энэний дараа өчигдөр бас хөргөн өсөж орж ирсэн. Ямар ч байсан энэ дээдлийн gap-ыг ямар ч байсан хаачих шиг болсон. Тэгээд миний таргет бол нэг 98 хүртэл гэдэг одоохондоо өсөх боломжтой гэж бол хараад байгаа. 100 дээр аягүй том call бол байгаа учраас 100 давахгүй болоо гэж бол харж байгаа. Тэгээд дээрэс нь дахиад нэг semiconductor компани ID байгаа. Энэ болохоор RMBS гэдэг Rambus гэдэг компани байна. Энэ дээр бас боломж байна гэж хараад байгаа. Нилийн бас унтсан. Тэгээд энэ бол өсөх юм бол миний бодлоор дээшээ нэг эхний таргет бол 44, дараагийнх нь бол 55. Тэгээд одоо аваад 44 опшнаар авсан хүн байх бол 44 дээрээс ашиг авах бол зүгээр. Яг спотор авч байгаа хүн бол 55 хүртэл зэрэг фьючертэй байж чадах болоо гэж бодож байна. Тэгээ өнөөдөр орж ирсэн уусуудаа хүндлээд дахиад нэг ID байгаа. Тэний үгээр AirSculpt гэдэг нэг юм компани. Тэгээд төлөвлөлтөд яг хүмүүс GLP-1 гэдэг энэ тариа хэрэглэж байгаад хураадаг ийм бүтээгдэхүүн хэрэглээд байгаа байхгүй. Тэгээд энэ тэрнийхээ хажуугаар давхар ийм ямар нэгэн байдлаар одоо авах юмрдөө юм мессежлбэр маягийн юмнууд аягүй хийлэгд болсон байна. Тэгээд энэ бол унтуулж мунтуулахгүйгээр ерөөсөө шууд ингээ хүний биеийн галбиг тасдаг ийм технологитой компани байна. Тэрийг бол энэ AirSculpt гэж яриад байгаа байхгүй. Яг хөө видео медиагийн үзээд илэрхийлэн үзэх юм бол яг нэг жижигхэн 2 инчийн нөх гаргаад ч гэнэ үү. Тэгээд ерөөхдөө бол мессежлбэр ингээ хийгээд тийм. Энэ бол бүр тасархай зураг байна. Зарим зургууд нь жоохон сонирхол юм байлээ. За жишээ нь тэнгуүтэй энэ бол AirSculpt and weight loss medication гэж байна. Энэ их ч одоо ийм тарган байж байгаа, ийм гоё тун хавцаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ иймэрдүү сервисүүд бол нэлээд мундаг ер нь явах гээд байгаа юм байна. Тэгээд манай Chicago-д бас нэг салбар бас байдаг юм байна. Тэгээд энэ компани маань одоогоор алдагдaltaй ажиллаж байгаа гэхдээ ханснаас бага алдагдaltaй ажилласан. Тэгээд зах зээлийн үнэлгээ нь бол энэ small cap маш жижиг үнэлгээтэй компани байгаа. $313 сая үнэлгээтэй. Энэ компаниг анх худалдаж авч исэн нөхдүүд нь private dealing энэ хийгээд худалдаж авч исэн гарууд бол $11 дээр худалдаж авч исэн байна гэдэг даатанд байгаа. Тэгээд ерөөсөө зараагүй. Тэгэхээр энийг бол одоо хөрөнгө оруулагч нар нь өмнө хувьд авч исэн хүмүүс нь ч гэсэн энийг бол бага үнэлгээтэй гэж үзээд байгаа юм байна. Тэгээд сүүлд бол яг чартыг харах юм бол энэ ч бас хөөрхөн энийхэндээ хөөрхөн чинь breakout хийгээд байгаа байхгүй юу? Энэ ингээ харах юм бол хараа. Энд энэ гарч чадахгүйсэн левел хаан тэгээ гарч ирчээд байгаа байхгүй. Тэгээ миний бодлоор бол одоо авахд маш тохиромжтой. Тэгээд вебинар дээр орж ирсэн усуудаа энэ хөвцөг санд олж чинь. Тэгээ крипто дээр мэдээж угаасаа сүүл би curve дээр bullish байна гэдгээ бол ярьсан. Тэгээд AV дээр bullish байна гэж угаасаа бас ярьж ирсэн. AV бол айгуу гоё. AV дээр харилж бол маш гоё өгсөн. Энд задарлаа, энд бол өснө гэдэг чинь 90 дээр угаасаа санд олж ирсэн. Одоо 170-д хүртэл 160 байгаа юм төсөл байгаа. Maker дээр мэдээж bullish байна гэж ярьжсэн. Maker маань хөрхөн өсчөө буцаад байна. Хаана явлаа энэ чинь. Бид нэг энэ минь өсөлтийг барьсан шиг санагдаад байна. 2000-аас энэ өсөлт барьдаг тэгээд амтж байгаа байхгүй. Ямар ч гэсэн Maker бол нэг иймэрдүү байгаа Maker дээр үргэлжлүүлэн боломж гэж харж байгаа. Sky гэдэг зоос болж урж байгаа. Нэг шиг Maker хийдэлээ 25,000 шиг өглөө 2,500 шиг Sky гэдэг зоос болж байгаа. Тэгээд Solana дээр мэдээж үргэлжлүүлэн буулгах байгаа. Solana дээр бол ярих юм байхгүй. Харин Solana дээр байгаа ямар төслийг бодлож авах вэ гэдэг маань л угаас илүү анхаарч чадвал байгаа. Pip дээр мэдээж үргэлжлүүлэн буулгах байгаа. Ягаад гэвэл Pip дээр staking функц нэмэгдэж байгаа. Тэгээд энийг харах чадахгүй левелээсээ эндээсээ ингээл гараа авчвал тэгээд бүрхэн болохгүй л юм л да. Тэгээд ямар ч гэсэн Питер ямар ч гэсэн гоё байгаа. Тэгээд цаг гаргаж орж ирсэн та бүхэндээ баярлалаа. Миний бас дуусчих шиг байна. Албаныхаа ажлыг хийгээд хүүхч хухтаа сургуультанд зохиолчлаа. Тэгээд thank you guys. Зэшилсэхэд болоод тэгээд рекординг онцгойд